Занга Академи. Чадвараа хөгжүүл, ирээдүгэ бүтээ. Сайн бацгаана уу? За одоо бүгдээрээ дата оруулах төрлүүдийг үзье. За Power BI програмыг нээхэд хамгийн ихэнд түгээмэл ашиглагддаг өгөгдөл оруулж ирэх хэсгүүдийн харагддаг. За өөрөөр хэлбэл Excel дээрээс өгөгдөл оруулж ирэх, за аль эсвэл шууд SQL серверээсээ өгөгдлөө татаж оруулж ирэх, мөн хоосон хүснэгт дээр датагаа хуулах гэсэн ерөнхий түгээмэл ашиглагддаг дата оруулж ирэх хэсгүүд харагдаж байна. За мөн бид датагаа оруулж ирэхдээ хүнсний дата хэсгээс ямар төрлийн дата оруулж ирэх гэж байгаа түүн дээрээ дараад датагаа оруулж ирэх боломжтой байгаа. За өөрөөр хэлбэл Excel оруулж ирэх гэж байгаа бол Excel workbook гэдгийг сонгоод оруулж ирэх боломжтой байгаа. За одоо тэгвэл бүгдээрээ get data хэсэг рүү орж үзье. За Power BI програм маань маш олон төрлийн програм, за мөн сервер дээрээс датагаа шууд татаж оруулж ирэх боломжтой програм байгаа. За ерөнхийдөө бид нар шууд веб сайтаас ч дата татах, за өөр хоорондоо холбогддоггүй маш олон програмуудыг Power BI-аараа бид нар холбоод датагаа нэгтгэж оруулж ирэх боломжтойгоор давуу талтай байгаа. За бүгдээрээ get data хэсгийнхаа more хэсэг дээр дараад дата оруулж ирэх төрлүүдийг харцгаая. За хамгийн ихэнд бол дата оруулж ирэх бүх төрлүүд маань харагдаж байна. За нийтдээ дата оруулж ирэх 6 төрөл байгаа. За хамгийн ихэнд файл буюу бид нэр тодорхой нэг програм дээрээс өгөгдлүүдээ оруулж ирэх боломжтой байна. За Excel, за мөн текст, CSV, XML гэх мэтчлэн бид нэр програм дээрээс файлууд оруулж ирэх боломжтой байна. За үүний дараагаар database буюу бид нэр SQL серверээсээ шууд датагаа оруулж ирэх боломжтой байна. За өөрөөр хэлбэл та өөрийнхөө өгөгдлийн сантай шууд холбоод датагаа татаад оруулах боломжтой гэсэн. За үүний дараагаар Power Platform буюу бид нэр Power BI Datasets, за Power BI Data Flows гэх мэтчлэн Power Platform-оос датагаа оруулж ирэх боломжтой байна. За үүний дараагаар Azure буюу бид нэр Azure Cloud дээрээс датагаа татаж оруулж ирэх боломжтой байна. За тэгэхээр database буюу SQL сервер, за Azure буюу Cloud гэд шууд өөрсдийнхөө ашиглаж байгаа сервертэйгээ холбоод датагаа татаж оруулж ирэх боломжтой байгаа. За мөн online service гэсэн дараагийн хэсэг байна. За энэхүү хэсгээс бид нар бүгдээрээ за онлайнд орчинд ашиглагдж байгаа програмууд дээрээс шууд датагаа татаад оруулж ирэх боломжтой хэсэг байна. За үүний дараагаар 6 дахь буюу бусад гэсэн хэсэг байна. За энэхүү хэсэг дээрээс бид нэр шууд веб сайтаас датагаа татаж оруулж ирэх боломжтой байна. За мөн Python script гэх мэтчлэн бид нар хоорондоо холбогдох боломжгүй маш олон төрлийн програм, за сервер зэргээсээ датагаа шууд татаж оруулж ирэх боломжтой байдаг бахны. За тэгэхээр бүгдээрээ дараагийнхаа хичээл дээр Excel болон CSV файлуудыг оруулж ирж ажиллаж үзье.